За өнөөдөр бид энтхийн нийтдээ 17 гайхамшигтай бурхан багшийн амьдралтай холбоотой, Ашок хааны үеийн амьдралтай холбоотой, мөн орчин үед Гоёнко ширхэн бурханы сургаал ном бяцлаглалыг дэлгэрүүлж байгаа тухай сайхан газруудаар явсаар байгаад өнөөдөр бол энэ Ажанта Элора гэдэг энэ юунес энтхийн энтхийн одоо Махараштра мужийн Арангод хотод байдаг дэлхийд алдартай Ажанта Элорагийн хоёр агуун цогцлууруудаар сайхан өнөөдөр явж мөргөж одоо явж үзлээ. Тэгэхээр энэ агуунуудыг ингээ харж байхад бол үнэхээр одоо анхан бурхны үед бол цэв одоо бяцлал бурхны ном бяцлал ном цэвэр ариунаар байхад бол гол ажил нь бол бяцлах ажил байдаг. Яагаад гэвэл хүний амьдрал их богинох нь богинох нь энэ амьдралд амжиж цаг залуу цаг наснда бяцлагалд ингэ шамдаж явахгүй бол өртөх наснда бяцлал хийх бол одоо боломжгүй байдаг. Тийм учраас энэ бурхны үед бол энэ хүний амьдрал богинохон учраас цаг алгасахгүй бяцлагалд шамдах гол ажил нь байсан. Тэгээд тэр гол ажил нь бяцлал байж явах үед бол одоо ч гэсэн манай бяцлаглалын төвүүд дээр ямар нэгэн одоо бурхан багшийн баримл ч юм уу ямар нэгэн тийм зөвлөл байдаггүй. Ягаад гэвэл ямар нэгэн одоо бурхан багшийн баримл ч юм уу бурхан багшийн хөрөг зурагч ч юм уу иймэрхүү зүйлүүд байх юм бол нөгөө анапана бяцлал хийж явах төвлөрөл анхаарал сайрнаж тэр зураг руу тэр юу руу анхаарал сайрнах ч юм уу эсвэл бушнаа бяцлал хийж сэтгэлийн гүн рүү нэвтэрч байгаа тэр доотгошоо хандах ёстой ажил маань гадагшаа анхаарал сайрнах юм асуудалтай байдаг учраас одоогийн одоо бушнаа бяцлалын төвүүд дээр бас мөн ялгаагүй бурхны баримл юм уу ямар нэгэн зураг хөрөг бол яг бол хоригддаг. Тэгэхээр одоо яг цэвэр хаашаа чарсан бяцлаглалын орчин байх ёстой нам гом. Тэгэхээр энэ бурхны үеч гэсэн бас ялгаагүй тийм байсан. Бурхнаас хойш бол нэг 500 жилийн турш бол одоо ямар нэгэн одоо сүм бяцлаглалын хийдүүд одоо ер нь бяцлаглалын хийд гэдэг нэртэй байсан. Сүүл нь бол бяцлаглалын гэдэг нь алдагдаа зөвхөн хийд газар болж хувирсан. Тийм ээ мөргөл хийдэг, одоо яс цаашил үйлддэг, зан үйл хийдэг газар болж хувирсан. Тэгэхээр бол бурхан багшаас хойш нэг 500 жилийн туршид бол одоо тэр бяцлаглалын сүм хийдүүд бол гол ажил нь бол бяцлал хийх. Одоо яг одоо 11 бяцлаглалын бидний цагийн хойр ямар байгаа яг цагийн тэрний дагуу өглөө 4-өөс авах бол орой 9 цаг хүртэл бяцлал үргэлжилдэг. Ийм одоо цагийн хойртой. Одоо тэгээд бяцлаглалын одоо бусад цагуудаа бол ном судар уншиж цогтоох одоо ялангуяа анхан суралцж байгаа хүмүүс бол одоо тэр судар ном сурах ялангуяа Винаясаа сурах одоо судрын аймгийг судлах тэгжээж одоо нэг практик онлайн мэдлэг одоо дээшлүүлж авдаг байсан. Харин онлайн мэдлэгэндээ сайн болчихсон. Тэгээ практик бяцлаглалдаа сайжирсан хүмүүс бол шууд одоо бяцлаглалдаа хийж өдөр шөнөгүй бяцлал хийсээр гэгэрэлт хүрэх гол ажил руу шамддаг байсан. Тэгэхээр бурхны сошиал 500 жилийн туршид одоо тэр байсан одоо энэ энтхийн бүх одоо бурхан багшийн амьдралтай холбоотой одоо сүм хөдийн тойруудаар яваад үзэх юм эсвэл Ашокийн босгосон энэ сайхан гайхамшигтай совргуу тэр хийдүүдийг ингээ яваад үзэхэд бол тэрэн дотор бол ямар нэг одоо тийм юм байхгүй. Ер нь шүтдэг гол шүтэн нь бол ерөөхдөө одоо энэ Ажантагийн агууны эхний тэр гол хэсгүүдийг ажиглаж байхад бол тэр үеийн шүтдэг гол тэр цогчин дунган гэж манайхны хэлж болох юм. Тэр юуны гол одоо мөргөлийн одоо сүм дотор нь бол одоо ямар нэгэн бурхны баримл байхгүй зөвхөн суурах шүтжсэн байдаг. Яг бурхан багшийг амьд цэрэн байхад ч гэсэн одоо бурхан багшаас Шаравасты хотоос Жетүн хийдээс борооны удирлыг өнгөрөөгөөд тэгээ бусад удирлуудад өөр аймагуудаар өөр улс орноор номын аялалд явах үед бол Шаравасты хотын тэр 7 сая хүн харагддагээс 5 саяын хотогт байсан тэр нутгийн хүмүүс бол бурхан багшийг их санаж одоо байдаг байсан. Тэгэхээр өдөр болгон бурхан багшийг байхад бол өдөр болгон ирж цэцэг навч юу өргөж одоо зул өргөж одоо ингэж уян хурааддаг байсан бол бурхан багш байхгүй болохоор одоо яахаа мэдэхгүй байсан. Тэгээд хэн анад пиндах ананд тэргүүтэй хүмүүс ананд санаа болгоод бурхан багшийн зөвлснээр бол одоо бодмодыг авчирч ингэж суулгаж яг тэр бодмодны дараа бурхан багш 24 цаг бяцлал хийж яг тэр ажилласан байна. Тэгэхээр бурхан багшийг байхгүй үед тэр бодмодыг хүндэтгэж бодмодын дэргэд бяцлал хийж бодмодонд дарсгаж өгвөл зул өргөж уян хураадаг байсан. Мөн суургыг бүтээдэг байсан. Тэгэхээр энэ ийм уламжлал өөрөөр хэлбэл бяцлал ном бурхны сургаал ном ягт цэврээрээ байх үед бол хоёр хүн зөвлөг шүтдэг байсан байх нь. Тэг нь бол суург байна. Суурган тэр ягаад гэвэл гэрсэн арханд бурхтын одоо лагшин шүтээний залдаг байсан учраас тэр бол бурхан багш өөрт нь одоо гэрсэн архтууд хөндлөгч хөндлөлтөд адилхан тийм хөндлөл болдог учраас тийм байсан. Тэгээд дараа нэг нь одоо яах нь одоо тэр бодмодыг ингээд шүтдэг юм уламжлал байсан юм. Харин 1-р зуунаас хойш бол бас ингээд одоо энэ Ажантагийн тэр агуунуудыг ингээд харж байхад бол тэгээд тодорхой агуун зууны дараа бүтээсэн агуунууд дотор бол бурхан багшийн баримлуудыг ингэж ихээр бий болоод эхэлсэн байна. Тэгээд тодорхой зууны дараа бас ялангуяа их хөлгөний
хүчтэй дэлгэрч эхлэхэд бол бурхан бодис адуу нарын одоо хөрөг дүрсүүд их болж эхэлсэн байна. Тэгэхээр энэ ялангуяа өнөөдөр бид нар Ажантагийн агуу, Элорогийн агуу хоёрыг ингээ харахад бол хоёр өөр хөгжил, хоёр өөр хандлага байгаа нь харагдаж байна. Ажантагийн агуу нь бүр эртнийх юм байна. Эртнийх жинхэнэ сургаалын цэвэрхэн байх үед нөгөө суурга шүтдэг байсан тэр усныхаа дагуу одоо ингээ яасан сүүлд нь болохоор ирэхлээр одоо ингээ дотор нь одоо бурхан багшийн баримлыг шүтдэг болоод ирсэн байна. Тэгвэл нь их хөргөнийх болоод ирэхлээр бол одоо тэр бодис адуу нарын төрс хөргийг бүтээсэн. Одоо ер нь тэр бяцлаглалын хийд нь голдоо мөргөлийн одоо ёс заншлын хийд болж хувирсан шинжтэй харагдаж байна. Тэгэхээр бол ер нь Ажантагийн ер нь одоо бурхны үед ч гэсэн одоо бурхны их мундаг шавнар Махакашап тэргүүтэй шавнар бол агууд бяцлах дуртай байсан. Ер нь агууд бяцлал хийхэд бол одоо байгалийн ямар нэг үйл зөвдөл бүх ямар нэгэн одоо гай гамшиг ч юм уу гал төмөр гарах ч юм уу энэ бүх үйл явдал бол агууд болж байгаа агууд бяцлал хийж байгаа хүнд ямар ч саадгүй байдаг. Тэгэхээр агууд хийж байгаа бяцлал бол одоо хамгийн гайхамшигт агуу байдаг. Гэхдээ агууд бяцлал хийж байгаа хүн бол тодорхой хэмжээнд одоо нөгөө лам хуургуудын сангийн одоо цугларсан тэр газар хийд дээр очиж одоо шинэ 15-нд цугларч одоо хамт одоо винан судруудаа унших ч юм уу энэ маягаар цуглах үйл ажиллагаа тодорхой ялангуяа дээрэс нь одоо тэр сүм хийдүүдийн удирдлагуудаас тодорхой хэмжээгээр том ламнар дуудаж одоо хуургуудыг цуглуулах шалтгаан ийм гарах ч юм уу хаана одоо урд залах юм асуудал гарах үед бол агуугаас бол тэгж явж тэр үйл ажиллагаанд оролцохоос аргагүй болдог. Харин одоо энэ Ажантагийн агууны гайхамшиг нь юу вэ? Тэр бяцлаглалын хийдийг агуу дотор нь бий болгосон байна. Ажантагийн агууны гайхамшиг нь бол одоо хүмүүсийн одоо лам ховргуудын амьдрдаг өрөөг нь одоо яг бий болгоод орыг нь яг тэр өрөөнд дотор нь чулуугаар орыг нь бас ингэж бий болгосон байна. Тэгээд амьдрдаг өрөө нь байна. Бяцлал хийдэг өрөө нь тустай яг ингээд нэг ганцаараа хоёраараа хошуудыг бол энэ чулуун дотроос бий болгосон байна. Бас мөн одоо хоол иддэг өрөө гин бол одоо чулуунаас сийлсэн ийм ширээг хүртэл ингээ бий болгоод хоолны одоо өрөөг бий болгосон байна. Мөн нөгөө шинэ 15 болон цугладаг тэр винан судар, паритимок судар онцдог тэр мөргөлийн одоо гол одоо манайхаар цогцсон дугуйны энэ тэрийг нь бол одоо бас мөн энэ агуу дотор нь бий болгоод одоо тэр дотор нь одоо тэр суурганыг бий болгоод гол шүтэн нь бурхны орон суургыг залсан байна. Ажантагийн агуу бол манай эртний өмнөх 3 дугаар зууны Ашок хааны үеэс бол бий болсон агуу учраас тэр үеийн цэвэр ариунаар байх үеийн одоо гайхамшигтай энэ агууг бол агуу дотор агуу гэж хэлэхтэй боловч агуун дотор хийдүүдийг бий болгосон ийм гайхамшигтай бүтээл байна. Харин Элорогийн энд ингээд ороод ирэхлээр яаж вэхээр одоо энэ өөрөөр хэлбэл тэр агуу дотор одоо бяцлаглалын хийдүүдийг бий болгоод ялангуяа энэ одоо өмд энтхийн энэ одоо юунд бол нийтдээ бараг 16,000 агуу байдаг байгаас одоо энэ статистик тоо байна. Тэгэхээр энэ бурхны Ашокийн үед хятчнээ нэг агуу бий болж агуу зөвхөн агуу биш энэ чинь 16,000 одоо хийдүүдийг агуу дотор бий болгосон, уулан дотор бий болгосон гэсэн. Тэгэхээр энэ Ашокийн үед бол асар олон зуун саяар одоо гэгэрсэн архантууд гарч ирсэн нь бол энэ агуу дотор 50 амарлан гадаа ямар нэгэн дайн дажин болж исэн ч гал төмөр гарч исэн ч газар хөдөлж исэн ч бохоор орж исэн ч амар аимшигтай халж исэн ч агуу дотор бол бяцлал бол сасралтгүй үргэлжлэх нөхцөлийн энэ сүмийн агуу дотор бий болоод өгсөн учраас бол одоо ач тус хүрч исэн энийг бол энд харагдаж байна. Харин сүүлдээ цаг хугацаа хойшлоод ирэхэд бол бас ингээд нөгөө бурхны баримлыг бүтээж бодисодны баримлыг бүтээгээд тэгээд бас бяцлаглал нь бас багасж мөргөл залбир хийдэг тийм ээ. Одоо сүм тэр агуу дотор бүтээсэн тэр одоо сүм хийдүүд нь мөргөлийн зорилттой зөвхөн одоо ерөөл хурдаг байдал зорилттой зан үйлээр чиглэсэн одоо ялангуяа олон бодис одоо нарыг тактик ч юм уу иймэрхүү байдалтай болцсон нь бол энэ Элорогийн агуу дотор харагдаж байна. Ялангуяа энэ хиндүүгийн агуу хиндушны агуу дотор бол агуу биш энэсээ хиндүүгийн сүмүүдийг дотор нь бий болгоцсон байна гэсэн. Тэгэхээр бол энэ одоо энтхийн энэ өмд энтхийн энэ одоо агуу соёл бол энэ бол гайхамшигтай харагдаж байна. Энэ бол ингээд одоо хөгжил дэвшил он ирэх тусам бүр эртнээр бол цэвэр ариун байх үедээ бол бяцлаглалын хийдүүд байсан юм байна. Агуу дотор үүсгэсэн явандаа цэвэрлэл нь бол мөргөлийн хийдэд болоод ингээд хувираад явсан энэ бол харагдаж байна. Тэгвэл нэг энтхийн арт түмний гайхамшигт ямар шашинтай байх нь хамаагүй ялгаагүй. Энэ бол одоо миний хойно орж байгаа Кайлаш энэ темпл гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэр үед алах одоо цүрч бариад л энэ уулыг дээрээс нь авал ингээд энэ одоо хичнээн тоон одоо эндээс гарсан чулуунуудыг хаана аваач хайсан одоо энэ хавьд бол судалгаар олддоггүй. Тэгэхээр энэ одоо хүн бүтээсэн үү өөр ямар нэгэн одоо харь гаригийн оролцоотой бүтээсэн үү
Гэхдээ бол би хүн бүтээсэн байх гэж явж байгаа энтхийн арт түмэн одоо өнөөдөр ч гэсэн арга зүйцээ барьцсан засвар хийгээ сууж байна. Тэгэхээр энтхийн арт түмэн ямар их сүлэг бишрэлтэй, ямар их агуу хүн сэтгэл дотроо агуулсаа цэвэр ариусаад ирэхлээр тэр дотор сэтгэлийн хүчээр ямар их гайхамшиг бүтээж болдгийг бол энэ ажан тойлоор гэнэ одоо агуун одоо энэ гайхамшигс харж болно. Тэгэхээр энэ Ашок хааны үед бол бурхны сургаал масар хүчтэй дэлгэрч гадна одоо хаад ноёдын барьж өгсөн гайхамшиг сайхан сүм хийдүүд цагийн хугацаанд бол одоо муудаж, элэгдэж, хур бороо нэвтрэх ч юм уу тийм ээ. Одоо галанд давч шатах ч юм уу. Иймэрхүү маягаар сүндэг байсан бол энэ агуу дотор үүсгэсэн сүм хийд бол одоо хүртэл ингээд Монголд хэвээр үлдсэн байна. Тэгэхээр энэ агуу дотор сүм хийдийг бий болгосон энэ гайхамшиг бол Ашок хааны үед бий болсон. Тэгээд энэ соёл зөвхөн энэ энтхийн өмнөд энтхээс гадна хойд энтх рүү буцаж одоо түгээд эндээс нь одоо Афганистан, Пакистан за цаашаа одоо Оромын хүртэл мөн тэндээсээ бол Монгол одоо эртний хүннүүчүүдийн үед мөн одоо энд дэлгэрч энэ эртний хүннүүчүүдийн эзэлжсэн нутаг орнуудад одоо мөн хүннүүгээс хойш үеийн одоо тухайн үеийн одоо эртний хаан тус манай Монголын одоо хаан тусуудын үед ялангуяа 7-8 дугаар зууны үед бол манайх ч одоо дурсны шашинтай төрийн шашин байсан үе. Тэр үед бол бас мөн энтхийн энэ агуу хийдийн соёл одоо тухайн орнуудад одоо манай монголчууд эзэмшижсэн газар нутгад бол бий болсон. Тэр нь одоо бол эртний одоо Хиттийн одоо газар нутагт орсон учраас Хиттийн одоо маягаар үлдсэн байдаг. Тэгэхээр бол монголчууд бас энэ энтгчүүдтэй бас мөн ижилхэн одоо тэр агуу соёл, агуу дотор хийд бий болгож гэгэрсэн ариуссан олон мянган хүмүүс гарч явах үед энэ соёл бас одоо Афганистан, Пакистаны утгаар дамжаад Монголд бол одоо хөрсөн. Тэгээд хөрөхтэй бол бас мөн ялгаагүй дээрүүд энэ бадар барьсан жинхэнэ одоо ламнар Монголд их байсан. Гэгэрсэн одоо архантууч гэсэн олон гарсан байх гэсэн одоо энэ итгэлтэй байна.